Телевиз үзэж суугаа нийт манай холбооны гишүүн оюутан залуустай, Монголын ард иргэдтэй, Монголын оюутны холбооны удирдлагын зүгээс энэ шинэ оны мэндийг хүргье. Монголын оюутны холбоо нь 2010 онд хийж бүтээсэн зүйл ихтэй оюутныхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг шинэ удирдлагын багаараа гүйцэтгүүлж амжуулсныг та бүхэн мэднэ. Боловсрол, соёл шинжилгээ ухааны яам, Улсын их хурлын холбогдох байгууллагуудтай хамтран мянган оюутны дотор байрыг Улаанбаатар хотноо байгуулахаар шийдээд зогсоогүй. Оюутны өөрийн гэсэн хотгонтой болох ажлыг тэртэйгээ хамтран эхлүүлээд байна. Өнөөдөр нийтийн тээврээр 96 мянган оюутан явах эрхтэй боллоо. 2011 онд оюутны холбоо нь залуу хүн бүрийн дуу хоолой болж Монгол улсын энэхүү огцом өсрөнгөө өсөлтийн үйл явцад оюутан залуус та бүхэн өөрсдийн үүргийг илүү өндөр хэмжээнд ухамсарлаж эх орныхоо ирээдүйн бүтээн байгуулалтад би хэрхий яаж оролцох вүлээ гэдэг асуудлыг тавь. Ирээдүйд амьдрах та бүхэн энэ үйл явцад дуу хоолойгоо оруулах тийм боломжийг оюутны холбоогоор дамжуулж бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 2011 оныг бид эх оронч оюутан уриатаагаар өгтөж байна. Оюутны холбооноос оюутан бүртээ уриалахад та бүхний эх орныхоо хөгжилд, ирээдүйн цэцэглэлтэд хүн ардынхаа амжиргааг дэвшүүлэхэд оруулах хамгийн том хувь нэмэр хийж байгаа ажилдаа буюу сурлагадаа шамдан сайн сурах, шамтралгүй номоо унших, багшийнхаа үгийг авах, сур гээд болцоо олгосон энэ төр засгийн хишиг болгоод өгж байгаа цаг үеийг хамгийн оновчтой зарцуулж өөртөө хөрөнгө оруулалт хийж өнгөрөөх нь хамгийн чухал юм аа гэдгийг би оюутны холбооны ерөнхийлөгчөд дахин захиа. Ингээд 11 онд сурлагын өндөр амжилтыг гаргаж найз нөхөдөө бие биендээ ямагт урам хайрлаж инээмсэглэж явахыг уриалж байна. Инээмсэглэл баяр баясгал дүүрэн 11 оныг та бүхэндээ хүсье өрөөё. Баярлалаа.